Оройн тэргүү үзэгчтэй. Засгийн газрын цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Монгол Улсын ерхий сайд Эрдэнэбат төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагууд давуулзаж үүрэг даалгавар өгсөн юм. Одоо Монгол Улсын ерхий сайдын хэлсэн үгийг бүрэн ихээр үзэгч та бүхэнд хүргье. За Монгол төрийн түвшээд төрийн албан агч нар та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан нэрээр мэдчилж байна. Миний бие Монгол Улсын ерхий сайдаар томилогдоод 8 сарын хугацаа өнгөрч байна. Мөн манай засгийн газар өрн бүрэлдэхүүнээр үндэслэн байгуулагдаж 7 сарын гарангийн хугацааг өнгөрч байгаа. За энэ хугацаанд бид нь бас хийсэн ажлаа дүгнээд харьцуулаад ингээд бодоод үзэх юм бол манай засгийн газрын хувьд бол үндсэндээ нэг субботник гэж ярьдаг байсан тийм ээ, социализм субботник. Ийм ажлуудыг л одоо хийж хэрэгжүүлж гүйцэтгэлээ гэж ингэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Тэгэхээр энэ дээр би 3 жишээ гэлье гэж ингэж бодож байна. Нэгдүгээрт бол манай улс сүүлийн 4 жилд 5 төсөвтэй явж ирсэн. 5 төсөвтэй. Энэ 5 төсөвтэй явснаас үүдэлтэйгээр төсвийн сахилга бат хариуцлага гэдэг зүйл бол алдагдсан байсан. Тийм учраас манай засгийн газар эхний ээлжинд энэ 5 төсөвтэй явж байсан энэ үйл ажиллагааг зогсоож нэг төсөвтэй болгож төсвийг сахилгатай, хариуцлагатай байх энэ голдрол руу оруулсан байж байгаа. Бидний ажил авсны дараахан Монгол улсын төсвийн алдагдлыг дэлхийн олон оронд бол тааруухан жишээ болгож ярьдаг байсан. Монгол улсын төсвийн алдагдал ийм хэмжээнд хүрсэн байна гэж. Мөн Монголын ард түмний мөнгө төлсөн татварыг хяналтгүй дур зоргоороо цацаж ирсэн. Үн тогтворжуулах хөтөлбөр зорилтуудаа хатсан гой сайхан нэртэй бондууд, концессууд мөн авчирсан зээл маш их хэмжээний хэвлсэн мөнгийг ямар ч тооцоо судалгаа хяналтгүйгээр зарцуулсан. Жишээ нь гэхэд 2012-оос 16 оны үед Аранга Хөвсгөл аймаг хоёрт яг ижилхэн зам тавьсан байна. 7 км зам. Хөвсгөл аймгийн замыг 7 тэрбумаар тавиад Арангаан замыг 21 тэрбумаар тавьсан. 21 тэрбум. 3 дахин илүү мөнгөөр. Уус аймагт огт засгийн газрын шийдвэргүй ямар нэгэн төр засгийн шийдвэргүйгээр 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий замыг тавьсан. Мөн Хяргас сум хүртэлх 130 орчим км замыг бас л мөн засгийн газрын шийдвэргүй тавьчихсан. Энэ үед одоо Монгол улсын төр байсан юм үгүй мүү гэж бодоход хүрэж байгаа. Тэгэхээр бид бол маш яралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Бид ажлаа авсныхаа дараагаар эдийн засгаас сэргээх, төсөвтэй хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогуудыг бас шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд бол 4 жилийн дараа анх удаа Монгол улсын төсвийн орлого давж биелсэн 504 тэрбум төгрөгөөр. Гадаад худалдааны тэнцэл мөн ашигтай гарсан 1.6 тэрбум долларын ашигтай гарсан. Мөн 4 жилийн хугацаанд нэмэгдэж үзээгүй валютын нөөц маань нэмэгдсэн. Энэ бол бас бидний сэтгэл зүтгэл, гар сэтгэл нийлж ажилласны үр дүн энэ багахан хугацаанд, энэ ахархан хугацаанд гарсны нэг тоон илэрхийллээ гэж би хувьдаа ойлгож байна. За 2-р 2017 оны 3-р сард төлөх 580 сая долларын бондын өрийн асуудал байсан. Энэ бондын өрийг Монгол улс төлж чадах уу, дампуурлаад зарлах уу гэдэг асуулт бол олон улсын түвшинт ч байсан, манай ард иргэдийн дунд ч байсан. Тийм учраас энэ одоо бондын өрийг төлөх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж өнөөдөр бол Монгол улс хугацаа төлсөн өр зээлгүй ямар ч байсан 580 сая долларынхаа өрийг бүрэн шийдвэрлэж чадсан баг. Гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч гэсэн бид бас итгэлийн юм ногоон гэрлийг асааж чадсан гэж үзэж байгаа. Энэ итгэлийн ногоон гэрлийг асаасан гэдэг маань би зүгээр хоосон пиардж байгаа үг бол биш. Саяхан энэ одоо 580 сая долларын бондыг дарах асуудлаар манай сангийн яамныхан бол ажиллахад 124 сая долларын захиалагтай
зээлэнд 3.3 тэрбум долларын санал ирсэн байна. Энэ нь өөрөө бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улс бол ихтгэл найдварыг төрүүлсэн нэг билийхэн ийм жишээ гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За 3 дугаарт удахгүй энэ сард багтаагаад бид бүгд Хятад ард улсын Chalco компанид төлөхөөрөө 100% төлж барагдуулна. 100%. Ингэснээр Монголын ард түмний хувьд бол бас хэдэн 10 жил тэжээг 5 толгойн өргөн болсон зүүн цанх бол тэндээс олж байгаа орлого Монголын төвд Монголын ард түмний мэдл шилжиж ирнэ. Бид 5 толгойн нүүрсний ордыг анх одоо ажил авч байгаа 5 толгойн нүүрсний ордын нүүрсний үн 27 ам доллар байсан. Бидний анх ажил авч байхад. Гэхдээ өнөөдөр бол бас гадаад зах зээл дээр нүүрсний үн нэмэгдэж өсөж байгаа гэдгийг бол энэ бүхэн мэдж байгаа. Өсөж байгаа энэ үетэй уялдуулаад бид бас 5 толгоогоос нүүрсний борлуулж байгаа нүүрснийхээ үнийг нэмэгдүүлэх юм бодлогыг баримталж байгаа. Ингийн тулд яах ёстой юм бэ гэж. Ингийн тулд бид нар чөлөөт нээлттэй дуудлага худалдааны зарчмаар 5 толгойн нүүрсээ борлуулах энэ шийдвэрийг гаргасан. Ингэснээр өнөөдөр бид Монголын түүхэнд байгаагүй өндөр үнээр буюу одоо 72.5 ам доллараар 1 тонн нүүрсийг газар дээрээс нь зарж байгаа. Ургаагаас олборлоод газар дээрээс. Цаашдаа ч гэсэн бид бол энэ өрсөлдөөний зарчмыг баримталж ажиллана гэж. За сая дурдсан 3 ажлын эхлэл бас түүхэн манай засгийн газартай шууд хамааралгүй та бүхэн бүгдээрээ мэднэ. Гэвч бол Монгол төрийн залгамж чанараар эдгээр ажлуудыг нуглах үр дарах менежментийг субординатыг ч гэсэн манай засгийн газар бол хийсээр байгаа. Хийсээр яваад ард нь гарч. Засгийн газар ажлаа эхэлж байсан үетэй харьцуулахад бидний өмнөх замд бас гэрэл сүмэлзэж Монголын ард түмэн Монголын засгийн газар бодиттой зорилготой явах тодорхой зүгтээ болсон гэж харж байгаа. Улсаа хэрвээ автомашинтай зүүрлэх юм бол эдийн засгийн шатхуунтай зүүрлээд тооцвол өнөөдөр шар гэрэл нь асчихсан байсан бензиний шар гэрэл асцсан байсан эдийн засаг өнөөдөр гэрэл нь унтарсан гэж ингэж ойлгож байна. Гэхдээ манай эдийн засаг өнөөдөр эмнэлгийн сэхэнээс гарч ердийн тасагт шилжсэн болохоос биш хүндхэн нөхцөл байдал нь бол арилаагүй байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Харин ч одоо шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид ирээд байгаа. Одоо ачааны хүнд ачааллын их нь Монгол төрийн албад та бүхэн дээр эхэлж байна. Эдийн засгаас эргээх эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх ажил төр бүсээ чангалахаас төрийн албаныхан та бид хэмнэхээс төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ гэж үзэж байгаа. Эх орныхоо төлөө хэр зориг гаргах өргөсөн дангарахтаа өмч байж ард түмнийхээ өмнөөс төвчээр заах ээлж Монгол төрийн албатууд та бидний өмнө ирсэн гэдгийг та хэд маань ухамсарч ойлгож байгаа гэж бодож байна. Монголын ард түмэнд нийтэд үйлчлэх нийгмийн зорилттой хэсгээ халамжлах үүрэгтэй Монголын төр. Төр үүргээ биелүүлэх хүрээнд манай засгийн газар ахмадуудаа 500 мянган төгрөгийн насны хишгийг бол олгож эхэлсэн. За мөн одоо манай ахмадууд маань банкнаас хүүтэй тэтгэврийн зээл авах биш, тэтгэврээ урьдчилж одоо нийгмийн даатгалын сангаасаа авах энэ бололцоог бид бас бүрдүүлээд байгаа. Хувийн хвшлээ дэмжиж импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 4 салбарын татврын орлогыг 1% дээр аваачсан. За мөн оюутан залуучууд маань гэр бүлд нь хамгийн их дарамт болдог сургалтын төлбөрөө сургуулаа төгсөөд ажил мэргэжилдээр гараад ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоосоо төлөх энэ бололцоог нь бүрдүүлсэн сургалтын зээлийн санг бол бас бий болгосон байна. За Монгол Ардын нам улсын хурлын сонгуульд оролцохдоо амлаж байсан амлалтууд, за мөн засгийн газрын мөрөг хөтөлбөр тусгасан 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгал шимтгэлийг төрөөс төлдөг болж байна. За цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх эхчүүдийн маань одоо улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцохоор ийм шийдвэрийг бол гаргасан байна. За нийтийн төлөө нийгмийн хэвж шинжтэй эдгээр арга хэмжээнүүдийн бол зарим нь хэрэгжээд эхэлсэн байгааг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монгол улс эдийн засгийн хамаарлаас гарах олон улсын валютын сангийн дэмжлэгийн хөтөлбөртөө эдийн засгаас сэргээх тогтворжуулах товлсон цаг хугацаатай болно гэж. Олон улсын валютын сан монголчууд бидний хувьд бол шинэ ойлголт, шинэ нэр томьёо бол биш.
Олон улсын валютын сан бол Монголын эртний сайн түнш. Манай улсад бол олон удаа хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Анх 1991 оноос эхсүүлэл өмчгүй, хадгаламжгүй, дэлгүүрийн лангуун давснаас өөр зүйл байхгүй болсон энэ цаг үеүүдэд л олон улсын валютын сан Монгол хандивлагчдын хөтөлбөрийг бол анх удаа хэрэгжүүлж эхэлж байсан. За энэ хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд бол Монгол улсын эдийн засаг сэргэж хандив хүлээн авах орноос хандивлагчийн игнэнд шилжиж орсныг та бид бүгдээрээ мэдж байна. Монголын эдийн засаг өнөөдөр хүн хямралтай байгаа ч гэсэн бид эргээд хандив хүлээн авах орноос хандивлагч орон болтлоо уруудан дорооцохог байгаа. Хямрал хөрийн энэ хангалаас бид өөрсдийн чармаалт оролдлогоор гарч эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эрүүлэн сэргээхэд олон улсын валютын сангийн дэмжлэг хамтын ажиллагаа бидэнд заашгүй хэрэгтэй. Энэ боломж нь юуны дөрөнд олон улсын валютын сан өөрийнхөө хөтөлбөрөөр Монгол хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнг харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч авчираад хөөдөг. Хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол улс олон улсын валютын сангийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжснээр сар өдрөл хагас жилийн дараа олон улсын валютын сан ээлж дүгнэлтээ гаргаж Монгол улсын засаглал санхүү банкны систем хэрхэн сахилгажиж зөв өргөсөж байгааг олон улсад тайлгнах ёстой. Ингэснээр Монгол улсын рейтинг зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэж дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж хувийн хвшлийнхний бизнес ажил үйлсэд бодиттой ахиц хэрэг өөрчлөлт гарч эхэлнэ гэж үзэж байна. Манай танхим хөрөнгө оруулагчтай хуурдаг хөөдөг биш, харин эрх ашигыг нь хамгаалдаг засгийн газар байх болно. Ингийн тулд ч бид өнөөдөр хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газрын дэргэд байгуулан ажиллуулж байна. Монгол хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхаад л байна. Газрын маяггаа хамтарч ашиглаж тэндээсээ мөнгө олж дутуугаа нөхөж дундыгаа дүүргэнэ. Бидэнд баялаг нь авч мөнгө технологи байхгүй. Хожимын өдөр технологитой үлдэхийн тулд мөнгө хэрэгтэй. Хооч өмнө маань мөнгөтэй болохын тулд технологид сурах учиртай байна. Энэ гурван сонирхол гуруулаа нийлэхээс л өөр замгүй. Хэрвээ манай улс дэлхийгээс мөнгө татаж хөгжих нь үний юм бол бид дэлхийн стандарт бүхий төсөв санхүүгийн дэг журамтай байх ёстой. Ийм стандарт дэг журмыг бид олон улсын валютын сангийн тусламжтайгаар хамтын ажиллагааны хүрээнд бий болгох. Олон түмэн юуг илүүтэй хүсэж байна вэ? Иргэд амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэдэг асуулт өнөөдөр бидний өмнө байна. Төр мөнгөтэй байж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эдийн засгийн таатай орчноос дутуугүй чухал өөр нэгэн хүчин зүйл бол нийгмийн шударга ёсны асуудал. Монголын ард түмэн шударга нийгэм хүчтэй төрийг мөнгнөөс илүүтэй хүсэж байгааг би ерөнхий сайдын хувьд ч энэ улсын иргэний хувьд ч гэсэн ойлгож ухаарч байна. Энд би хүчтэй төр гэж олон зуун зэрэг цагдаагаар хамгаалуулах, за хэн нэгэн рүү төрийн сүр хүчийг үзүүлэх тухай бол яриаггүй. Арчилсан нийгэм төрийн хүч олон түмний итгэл хүндлэлээр илэрхийлэгддэг. Олон түмний итгэлийг дааж хүндлэлийг хүлээж чаддаг төрөл хүчтэй байдаг. Өнөөдөр олон хүн бондын мөнгө хаашаа орсныг асууж байна. Ард түмэн нийгмийн шударга ёсыг нэхэж байгаа л энэ юм. Хэрв төр энэхүү нэхэлд иргэдийнхээ энэ асуултанд шударгаар хариулж чадвал олон түмний итгэлийг хүлээн хүчтэйгээ харуулж чадна. Монголын хууль цаас бүсэж хангалах ёстой. Монголын төрийн сахилга бат бүсэж хангал. Маргаашаас эхлээд төрийн томилолтоор гадаад дотоодод зорчих хүмүүс хамгийн энгийн сууж яв. Хамгийн энгийн судал. Хэрвээ та бизнес судалд суух сонирхол байгаа бол тэр хүн тарифынхаа зөрүүг өөрөөсөө төлөөд явдаг ийм тогтолцоороо шилжиж. Энэ байдалд мөнх дарга та бүх яамдад үүрэг өгч, бүх төрлийн албан агчнарт үүрэг өгч хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Цаашдаа ерөнхий сайдын гадаад ажилтныг ч гэсэн аль болох хямд төсөр аргаар зохион байгуулах энэ нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ийм журамд өөрчлөлт оруулах ямар бололцоо байдаг тэр боломжийг судлах хэрэгтэй. Эхний ээлжинд ерөнхий сайд миний бие орон нутагт ажиллахад хөлийн заг дээр ирж тосдог аймгийн удирдлагуудыг болиулах хэрэгтэй. 200-300 км давхдаг. Ирээд тосоод буцаад 200-300 км явдаг. Энэ их үргүү зардлаас бид хойш суух хэрэгтэй. Гэхдээ би бас Монгол түмнийхээ зочноо ирэхэд угтах үдэх ёслолыг үгүйсгэж байгаа ойлголт бол биш. Яг тэр аймгийнхаа төвийн
хаалган дээр, сумынхаа төвийн хаалган дээр хүлээж авч ухтаж үтгэхэд болохгүй зүйл бол байхгүй. Заавал тэр орон нутгийнхаа одоо аймгийн удирдлага 200-300 км тавьж тосч явдаг энэ үйл ажиллагааг зогсоол гэж байна. Төрийн болон төрийн оролцоотой компани аж ахуй нэгжийн удирдлагууд аж ахуй нэгж компани үр ашигтай ажиллах ёстой. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй байгаа бол та өмнөө хэлээд ажлын байраа бусдад тэр ашигтай ажиллаж чаддаг тэр хүнд нь тавьж өгөх хэрэгтэй. Засгийн газар бүрэлдэхүүнийхээ дараах нэг шийдвэр гарсныг та бүхэн санаж байгаа. Төрийн болон төрийн оролцоотой компани аж ахуй нэгжүүдийн захирлуудын цалин 30-аас 60% бууруулсан. Цаашдаа ч ихсэн хэмнэх бололцоотой маш их зардал бий. Энэ зардлын талаарх судалгаа тооцоог хийж засгийн газарт бас ойрын хугацаанд танилцуулахыг би бас нэм осор даргад даалгаж байна. Нэм осор даргын дагуу бүх төрийн өмчийн компаниуд цаашдаа ашигтай ажиллах энэ бүх нөхцөл бололцоо бизнес төлөвлөгөөгөө боловсруулж төрийн өмчийн бодлого зохицол сургалтын газраар хянуулж тэр төлөвлөгөөнийхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг бас энд сууж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани удирдлагуудад үүрэг болгож байна. За, ерөнхий сайдын хувьд миний бие ард түмнийхээ өмнө, улсын их хурлын өмнө ажлаа тайлбарж хариуцлага хүлээдэг. Тэрнтэй утга нэг өнөөдөр салбар хариуцсан сайд нараас би тухайн салбартай холбоотой ажлын хариуцлагыг эрх үүргийг шаардна. Тэгэхээр сүүлийн үед бас яригдаад байгаа зарим нэг зүйлүүд юу гэхээр тухайн салбар дээр одоо дөрөв бас нэм осор дарга намайг орж ирж байгаад хэлж байгаа шиг байсан. Дор мэдэн үйл ажиллагаа явуулдаг салбарын байгууллагын удирдлагууд, яамдын удирдлагууд байна гэдэг ийм мэдээлэл бол ирээд байгаа. Би салбарын сайдтайгаа хариуцлага тооцохоос өмнө тэр дор мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа, тэр хууль бус хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагч нартай ихний ээлжинд би хариуцлага тооцсон. Өнөөдөр Монголын засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх гэж байгаа болохоос биш хэн нэгнийг дор мэдэн үйл ажиллагаа, хууль бус үйл ажиллагаа, эрх мэдлээ хэтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжих гэж Монголын засгийн газар байгуулагдаагүй гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй. Сайдтайгаа хамтарч гар нийлж ажиллах хэрэгтэй. Тухайн салбарын бодлогын үйл ажиллагаа бол улс төрийн дамжлагаар очисон сайд тэнд ажил албаа гүйцэтгэж байгаа бүхий л албан хаагч нартай хамааралтай юм асуудал. Тийм учраас энэ дээр бол та хэдийг анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг бас би энд хэлхийг хүсэж байна. Ард түмний орлого нэмэгдэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхгүй гэдэг үнэтэй бол бид өнөөдөр эвлэрхээс арга байхгүй. Цаашдаа ард түмний худалдаа авах чадвар нэмэгдэл төрийн албаны элдв одоо хангамж сэргэн гэж байхгүй бол та хэд маань ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Харин ард түмэндээ би бас бүсээ чангалах дэглэмд бас хэрэглээний сахилга баттай хямгч сэтгэлгээнд суралцахыг уриалж байгаа. Нийгмийн эмзэг хэсэг буюу төрийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай эсгээ олон түмэнд ойлгомжтой ил тод шалгуураар халамжлана. Альч төр ямар ч үед одоо ийм алхмыг бол хийсээр ирсэн. За аливаа улс орны хямралын эсрэг үндэсний тэмцэл нь өөрийн үзэл сурталтай шин ирмэлцэлтэй байж гэмээр сая амжилтанд хүрдэг. Олон улсын валютын сангийн хамгийн түрүүнд тавьж байгаа шаардлага бол санхүүгийн сахилга батыг бий болгож мөрдөх явдал гэж. Гэтэл санхүүгийн сахилга батыг улс төрийн сахилга батгүйгээр тогтоох аргагүй. Эдийн засгийн хямралыг эв нэгдэл төр засгийн тогтвортой бодлогоор бид давж чадна. Мардгүй эв нэгдлийн эсрэг аливаа хөвөлдөө хатгаас ялангуяа эх орон үндэсний эрх ашиг шударгаас зэрэг бидний ариун нандин бүхний нэрийг барьж хаглан бутаргах нураахтай бол бид хатуу тэмцэх ёстой. Учир нь улс төрийн тусгаар тогтнолын багна нь эдийн засгийн тусгаар тогтнол мөн гэдэгтээ бол хинч марахгүй. Манай намын эх орон танаа намын эх орон гэж байхгүйтэй адил. Танаа манай гэсэн талцал хуваагдал Монгол улсад маань одоо хэрэггүй. Бид монголчууд нэг л эх оронтой нэгдмэл ард түмэн. Эх орон ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсэж байгаа. Түүнээс ус монголчууд бүгдээрээ улс төрч,
улсын их хурлын гишүүн болж төрийн ордонд сууя. Таны миний албан тушаал дээр ажиллаж үзье гэж байгаа юм бол тэдэнд маань огт байхгүй. Ард түмэн маань тунгалаг дөрөөр үйлчлүүлж шудраг нийгэмд 50 амьдрахыг л хүсэж байгаа. Энэ үс түлээлтийн төлөө хоёр үе сэтгэлээр зүтгэнэ гэж улс төрчид бид саналыг нь авсан. Харин төрийн албаныхан та бүхэнд ангаргаа өргөсөн гэдгээ ухамсарлаж сэтгэл зүтгэл гаргаж ажиллахыг та бүдээсээ би хүсэж байна. Монголын төрийн тунгалаг байж Монгол түмний минь заяа буйн дэлгэрэх болтугай гэж хүсэж өрөөё. Манай нэвтрүүлгийн дугаар инх өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Иргэн та Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт засаг цэгийн мэн Facebook орчинд Монгол улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.